Энэ удаагийн бичлэгээрээ өмнө Солонгос болсон хэрэгээр сэдвүүлэн Монгол уран бүтээлчдийн хийсэн шударгал өвөрч дэх киног хүргэж байна. Кинонд сошиал орчинд тавигдсан зарын дагуу шашны буруу урсгалын бүлэгт дэлсэж, эрүүл мэнд амьдралаараа хөрж буй залуугийн талаар гарах ба энэ төрлийн гэмт хэргийн сүүлийн жилүүдэд манай улсад жилбэг гарах тохиолдлыг ихсэн тул сэрэмжлүүлэх үүднээс бүтээсэн гэнэ. Киноны дөрүүдэд алдарт Ларитмагийн нөхрөөс авахуулаад ноён солиод бэм цогтгой Анар сайхна гэдэг олон сонирхолтой жүжигчдийг багтааж Sky Media болон Wolfgang кино клуб хамтран бүтээжээ. Шүү хэрхийг хийж явуулсан. Хэн чанд өгсөн? Нүднийх нь доо зовхонд хөх улаан толбот татаж, харцан тогтож өгөхгүй гүлгэнэн суух 20 насны залуугаас мэдүүлэг авч бодвөрсөөр кино маань эхэлнэ. Гол дүрийн залуу маань улаанаа гэх бөгөөд чухам яагаад энэ өрөөнд ирсэн болох, яг юу түүний сэтгэлийг нэгтлээ зовоосныг энэ удаагийн бичлэгээрээ хамтдаа харцгаая. Энэ өрөөнд улаанаа их л ай сандарсан байдлаагаар өөрт болсон явдлыг ярих бөгөөд ярианаас нь бид түүний дөнгөж сургуулаа төгсөөд санхүүгийн асуудалтай байсны дээр ажил олдохгүй самгардаж яваа бидний үеийн залуу болохыг харна. Тэрээр гэрээсээ ажиллаад амар агаар мөнгө олно гэсэн шуудахтай сошиал орчин дах мэдээлэл дэгэдүүлэн далдуур шашны буруу урсгалын суртал хулга явуулж түүгээрээ далиндуулан мөнгө зайлдаг бүлэмд илсэн бөгөөд энэ нь зүгээр байсан түүний амьдралыг сэтгцэн имлэгийн үүдэнд аваачжээ. Анхандаа зүгээр л мөнгө олгохлаар заадаг сургалт гэж бодоод суусан ч аажмаар тарих угаалтанд нь автан байдал хурцдаж галзуугийн имлэгт ирсэн энэ нааж. Улаанагийн имжлүүлэхээр ирсэн сэтгцэн имлэгт улсаас ирэх төсөв анхаарал огт байхгүйгээс гадна хинэггүйхэн хандлагатай хэдэн сүвлэгчээс өөр хүний нөөц гэх юм огт байхгүй. Тиймээс мань хүн байсгээл орохын түүс болж байгаа. Гол дүр маань энэ имлэгт ямар учраас ирсэн үл мэдэгдэх Колон нэртэй бяцхан охинтой хүний ёсоор харьцах ба сүвлэгчнэр бол угаасаа айтайхан харьцахын аргагүй бүдүүн баараг хүмүүс. Ингээд сэтгцэн имлэгэл болсон хойно өвчин зовлонтой хүмүүсээр хүрээлэгдсэн энэ газар хуваарийн дагаа өвчнүүдэд салхилуулаад байж хооронд тэдний тоог нэгээр нэм шинэ өвчтөй ирнэ. Бас л улаанагийн насны нэгэн залуу цагдаагийн машинаар хургуулсан ирэхэд нь эндхий ажилчид оромжгүйгээр зөвхөн угтаж авна. Харин энэ хооронд улаанаа маань хүний нүд хариулаа зүгтэж яваа нь. Гэвч сүвлэгчид шинэ өвчтөй авчирхаар ирсэн цагдаа нартай хамтран буу шидэн болсоор дорн бариад авнаа. Эмнэлэг рүү буцаж самдаа түүнийг анх хаанаас олж авчирсныг сүвлэгчид ярилцж байгаа. Хаягдсан барилгын подвалын шалан дээр өөрөө ухаангүй хөвтөн ээжийнхээ тухай зогсоо зайгүй бутмасаар ирсэн улаанаа маань энэ газар ирээд хэдийн нэг жил өнгөрчээ. Шинээр ирсэн өвчтөн түүнийг их л сонжин харахад мань хүн өөдөөс нь ширүүхэн ширтсээр. Гиснээс энэ залууг нэрийг туулаа гэдэг. Ингээд салхилах цагт дуусч тэднийг эргээд эмнэлэгтээ ирэхэд үүдний хаалгын хинч юм үл мэдэгдэх дээл өмсч моцикл онсон нутгийн залуу түгжиж орхисноо галзуу хүмүүс татвар төлөгчдийн мөнгийг өрөхгүй гэхээс өөрөө хэлэлгүйгээр давхин одхон тэр. Эмнэлгийн эмччдэр ямар ч мэрэгжлийн хандлага ёс зүйн гэх зүйлгүйгээр араас нь хараал урсган орилсоор угаас хараа энэлтгөө нурж унах шахсан эмнэлгийн байр ингээд татан буугдаж байгаа нэ. Моциклтэй залуу явхдаа зэрэгцэн нэгэн өвгөн өөрөө ачаа болох жижигхэн зүнхийг үүрсээр хурж ирэхэд Кологийн түүнийг хараад учргүй баярлан өвөө гэж дууцаар очиж тэрвэрлэв. Охиныгоо том болсны гайхах өвгөн олон жилийн дараа ирж байгаа нь энэ болтой. Эмч өвчнүүд цооштой хаалганы наан удал хүлээ цаг нөхцөөх гэж 9 бусын лим хийсний эцэст танхаа амч шинэ өвчтөн саяхан ирсэн өвгөн охиныхоо хамт мөн 2 гараа хөлүүлсэн улаанаа нарал үлдэж бусад сөүлэгч өвчнүүд хаашаач юм алга болов. Удаан зогссны дараа танхаа амж саялныг өлсөн хотоодод хэсгээ болсон бололтой түгжээтэй хаалганы цоожийг чулуугаар эдээд дотгош орцгоолоо. Саяхан ирсэн өвчтөн туулаа маань 2 гараагаа авлуулсан ч хайрцаг дүүрэн сэтгцэн имийг хараад их л олзуурхана. Харин танхаа амж агуулгад үлдсэн спиртний шилнүүдийг хараад инээд алдаа галт төлөн суух өвгөн дээр хурж ирээд спирт найруулж чадах хэсгийг асуугаад авлаа. Цаадах өвгөн сүвлэгчийн энэ асуултыг сэжиглэн жуумалзаад ингэж яагаад гэртээ харихгүй байгааг нь асууж байна. Энэ хооронд Кола охин ямар нэг зүйл хаалгах чимээгээр өвгөн сандран очиход цаадах нь аяганд байсан хүнсний улаанмуудыг цустай андууран ай сандарсан байдалтай ойлгын зогсно. Харин шинээр ирсэн өвчтөн улаанаа дээр очиж яриа өдгөд цаадах нь өөрлөгөө төхөөлж байгаад мөргөө унаагачхан тэр. Туулыг араас нь дагаж ирлээ гэж уурлаа хоолой дээр гიშгэн алхаа шахаж байгаа. Энэ хоёр маань эртний танилуд бололтой. Улаанаа хүлсэн гав гинжийг тайлж байх зураа туулаа нэгэн бизнесийн санааны талаар ярьж улаанагийн өмнө явдаг байсан сургалтын талаар асуугаад авлаа. Гинжээ тайлуулсан улаанаа шин залуутай ширүүхэн харьцаад тэр дороо гараа авчихсан тэр. Саяхан ирсэн өвгөн хажуудаа байх зүнхийг сонирхон ухахад дотроос нь буу гараад ирж байгаа нь. Харин тэр зүнхийг нь улаанаа шүүрч аваад эмчийг асуун
Амьдаа хайртай юм бол ахиж арх өнөртүүлсэн амаа татаж ав гэж хэлээрэ хэмээг сануулад авлаа. Харин шинэ өвчтөн маань эмнэлгийн харанхуй хонглоор явж байхдаа кола охинтой таарахад цаадхан цэцгэн туртай гэхээс өөр нэг ч үг хэлэхгүй. Дуртай. Надаа цэцэг. Охиныг аваад явах замдаа өвгөндөө тааран маргалтахад бид өвгнийг сайхан шоронгоос суулгадаад ирснийг мэдэж авна. Энэ талаар нь охинд хилнэг сүрдүүлж гар утас нэгсэн ч өвгөнд байхгүй нь мэдээж. Харин агуулгад хүлээдээ суух эмчид бол байна. Залуу утсыг авч анхны хэрэглэгчтэйгээ холбогдсноор татан бөөгцсөн эмнэлгийн байранд үлдсэн танхаа амт шинэ өвчтний шоронгоос сулгдсан өвгөн 3 нийлж шинэ бизнесийн гараагаа эхлүүлж байгаа нь. Энэ хооронд улаанаа эмнэлгээс гарч үүдэн байсан үнэтэй машиныг унаа дотор нь байсан баглаад цэцэг цүнхтэй мөнгийг барьсаар гэртээ ирэхэд ээжийнх нь орон танихгүй хүмүүс орон гэрийн дэлбэлж хайчаал унтаж байгаа нь харагдана. Ингээд жилийн дараа улаанаа мань овоо эдгэрсэн нүдэндээ гаал зөгтөө ажиллаа хийж явах болжээ. Өнгө зүс орж гудмаар дуу сонсон шигээ алхах түүний хуучин авдаг байсан шашны бүлэгтний залуу танин зурлахад хүн андуурчааг жилтгээл яваад өгнө. Улаанаа мань одоо өөртөө найдал байдалд орж гэрээсээ зугтсан залуучуудыг олж эргээд гэр бүлтэй нь уулзуулдаг ажил хийж эхэлжээ. Хүүг нь олж өгөхийг гуйн ирэх нэгэн ээжийн амнаас танилыг сонсон тэрээр хэрийн сэжүүр авч сэтгцэн эмнэлэгтээ эргээд ирнэ. Энэ газар нь одоо сэтгцэн эмнэлэг биш, гин нүгэлтний хинээр ахин төрүүлдэг газар болон хуурч. Бүлэгмийг эмнэлгийн сүүлийн өвчтөн болох туулаа удирдах танхаа амж хуучин хоригдл өгөнөр туслах өөрөг гүйцэтгэв. Энд янз бүрийн гим нүгэлхийн түндэ тарчилж яваа залуусыг авчраа нүглээр нь даландуулж тамд очихгүй тулд ахин төрөх аргыг зааж өгнө гэх тарих угаалтыг өнөөг шоронгоос суулгацсан өвгөн маань утгаар нь хийж байна. Бүр хүмүүсийн нүдэн дээр өхөөс ихчиж үзүүлж байна. Ийм жүжиг тавихт нь мань танхаа амж хүртэл туслаастай. Харин энэ жүжигт нь итгэл алдарч ихэлсэн залуусан дэрхийг архин угаах ажлыг толгойлогч нь хийнэ. Гэр орноосоо дайдсан залуусын дунд хамгийн анх энэ газарт ирсэн нэгэн залуу өөрийн дөхөө ярих ба түүний ярианаас бид мань гурав яаж яваад гар нилийн ажиллах болсон болоо өвнийг мэдсэн улаанаа маань ямар үйлдэл хийх бол. Чи бидэрт анхны өдрийн талаар яриад өгч. Хоолой ярихаар ч уудгартай штэ. Сонсоогүй хэрэглэгчд байгаа штэ. Гууж штэ. Анхны өдөр үү? Кино маань mystery drama төрөлд ангилагдах бөгөөд нэг л удаа анхаарал алдаж нэг л деталийг сул хаяавал энэхүү киноны утга агуулгыг бүрэн ойлгохгүй тул та бүхэн үргэлжлэлийг Sky Media Go Plus-аас хүлээн авч үзээрэй. Сонирхуулахад кино маань хагас тэрбум төгрөгийн өртгөөр бүтсэн бөгөөд бүх зураг авалтыг кино багийнхаа өвлийн улиралд гадаа асах 30 градусын хэмжээнд ажиллаж дуусгасан. Мөн уг кинонд хөвлөхөн тул жүжигчин анар 15 кг-ийн хасан гэх мэт олон сонирхолтой сорилтыг давж уран бүтээлийн ард гарсан байна.